Сайн байцгаана уу? Kagome-гийн ногоо судлалын лабораторитой хамтран бэлтгэж байгаа. Хүнсний ногоог хэрхэн зөв хадгалах уу, сонгох уу, шимтгийлэлтээр нь хэрэглэх үү гэсэн цуврал зөвлөгөө хүргэж байна. Энэ удаад би та бүхэнтэй шанцааг хүргэхээр бэлтгэлээ. Шанцааны хувьд бол Азийн орнууд тэр дундаа хятад хоолнд маш ихээр орсон байдаг. Ялангуяа ногоо будаа зовхлож байгаа хүмүүс буюу Азийн орнуудад бол их таргалтай хүмүүс ховор байдаг шүү дээ. Тэр нь бас шанцаатай холбоотой байдсан байна гэж судлаачид тогтоосон байт юм байна шүү. Миний хувьд бол шанцаа хэрэглэх маш дуртай. Манай хүний хувьд бол дургүй байдаг. Яг гэвэл бас нэлээд хурц үнэртэй байдаг. Тэгвэл энэ хурц үнэр нь их ач тустай гинэ. Тэрний юу гэхээр толгоон өвчнийг намдаах, цусны даралтыг хэвийн байлгах, уур хуцаарыг намдаах ашигтай гэж шүү. Тэгэхээр бас үнэрлэхэд бол гэмгүй байх нэ. Сонгохдоо бол ийм ишин бүдүүн ийм хугараагүй байх ёстой юм байна. За өнгө нь бүддэг байх юм уу эсвэл дотор тал нь ийм хагарч хугарсан байх юм бол сонгохгүй байвал дээр шүү гэж Kagome-гийн ногоо судлал хүрээлэнгээс зөвлөж шүү. Оригинал ногоо жимсний шүүс. Шанцаа навчнаасаа эхлээд усрахыг байдлаа алдахтаа амархан байдаг болохоор ишнээс нь салгаж агаад ингээд тусад нь хадгалах юм бол тохиромжтой байдаг. Тэгээд тусад нь гялгар утанд хийгээд босоогоор нь хөргөчөнд хадгална. За ингэж хадгалчаад гаргаж хэрчгтэй бол да бүдүүн, нарийн, богино, жижиг янз янзаар хэрчиж болно. Тэгвэл ишний бүдүүн хатуу хэсэг нь одоо чанаж харсан ч гэсэн зөөлрдөг болохоор би бол хоолоо хуурахтаа хамгийн түрүүнд нь хийдэг. Тэгээд энэ дараагийн навчтай хэсгээ хоолоо гарах үед нь хийгээд хурцдаг. Шанцааны хувьд бол усны агуулмж ихтэй мөн илчлэг багтаа учраас жингээ барьж байгаа эсвэл турхсалтай хүмүүс хамгийн хэрэгтэй ногоо байдаг. Ялангуяа бүсгүйчүүд бид өглөөний смути хийж явахад бол шанцаа, яншин бол хамгийн хэрэгтэй ногоонуудын нэг байдаг гэдгийг мэдж байгаа хаа гэж бодож байна. Амун дээрээс нь цусны холестериныг бууруулдаг, цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн магнигаар баялаг тул стресс болон ядаргаанд маш сайн нөлөөтэй байна. Тэгэхээр одоо бидний энэ яг стресстэй их хотын хэмнэлд бол хамгийн хэрэг болох ногоогоо. Тэгээ шанцааны хувьд бол Kagome-гийн бүх төрөлд нь орсон байдаг. Жишээ нь мангод ч гэсэн орсон байдаг. Сонирмогд. Уутаг витамин С, жимсний салат. Бас дээрэс нь арт чанчаад хүүхдүүд уухгүй, гашуун байна, эсвэл чихэр хийгээд байдаг бол мангоныхоо жууснаас ингээд баг зэргийн нэмээд өчгөр гоё амттай болдог шүү. Kagome-гийн жууснуудаа яг иймэрхүү аргуудаар янз янзаар хольж өргөн хэрэглээнд эргэлдэг зөвхөн уух биш. Тэгээ энийг бас хүмүүс ундаа гэж болгоод байдаг. Ямар нэгэн усны, давсны, сахарны холцгоо учраас таны жимс ногооны эрх зарга учраас яг ингээд зөв хэрэглээрээ. За тэгээд өнөөдөр та бүхэндээ Kagome-гийн ногоо судлал хүрээлэнтэй хамтран өргөн хэрэглээний ногоо бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох уу, хэрхэн зөв хэрэглэх үү, шим тэжээлтэй бодисыг яаж хадгалах уу гэсэн цуврал мэдээллийг хүргэлээ. Хамтдаа та бүхэндээ баярлалаа. Оригинал ногоо жимсний шүүс.